Сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өдрийг хэрхэн бүтээмжтэй өнгөрөөж болох вэ? Дундаж хүн цаг хугацааг хэрхэн өнгөрүүлэх вэ тухай боддог бол бүтээмжтэй хүмүүс цаг хугацааг хэрхэн ашиглах вэ тухай боддог байна. Тэгвэл хэрхэн бүтээмжтэй байж болох вэ? Нэг жилд 12 сар 52 7 хоног 365 өдөр 8760 цаг байдаг. 24 цагт 86400 секунд гэдэг бол эдгээр цаг хугацаанд хэрхэн бүтээмжтэй байж болох вэ тал дээр дараах хэсэг зөвлөгөө хүргэж байна. Нэгдүгээрт эрт тасах. Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм а гэж Дейл Карнеги хэлсэн байна. Мөн Япончууд өглөөний 5-8 цагийг хожоод цаг хэмээн нэрлэдэг байна. Учир нь шөнийн 3 цаг өглөөний 1 цагта тэнцдэг байна. Өглөө эртлэн босож хожоод цагаа заавал ашиглаарай. Хоёрдугаарт өглөөний цайгаа заавал уух. Өглөөний цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж анхаарал төвлөрөл шим сурах чадвар өндөр байдаг байна. Гуравдугаарт хийх ажлуудаа цаасан дээр буулгах. Дөрөвдүгээрт эрүүл мэндэд анхаарах. Эрүүл байх нь бүтээмжтэй байхын үндэс сургалт. Анхаарал хандуулсанд баярлалаа.